За сайн байцгаана уу? Фэтерэд байна. За өнөөдөр би та бүхэндээ ганц бие хүмүүстэй зориулаад хайр цэцгэлийн уншлага хийя гэж бодлоо. Ер нь дандаа хостой хүмүүст зориулж уншлага хийгээдсэн санагдаад тэгээ дээрэс нь айгүй олон хүмүүс ганц бие хүмүүстэй зориулж хайр цэцгэлийн уншлага хийгээч гэсэн болохоор тэгээ өнөөдөр ийм уншлага хийе гэж бодлоо. За хэдүүлээ сонголтын картуудаа гаргая. Тэгээ ерөнхийдөө өнөөдрийн уншлагаар бол би юу харах вэ гэхээр ганц бие хүмүүс маань хизээ одоо ийм serious-тэй яг ийм аль биесний харилцаанд орох хүнтэйгээ уулзрахаар байна вэ? Оройрод хэрвээ тодорхой хугацаа гарч ирвэл тэрийг харж өгөөд тэгээ ерөнхийдөө дараагийн харилцаанд ямар хөө харилцаа байх вэ? Тэр хүнийхэн талаар тэ уулзрах хүнийхэн талаар ч юм уу харж өгөө гэж бодлоо. За тэгээд уншлага 3 сонголттой явуулнаа. Сонголтын картуудаа гаргаж ирцгээе. За эхний сонголтын нэг жоо юу байхгүй дарахгүй л. За хоёр дахь. Хоёр дахь карта гарч ирээд. За. Юу яч тийм билээ. Strike гэж үүдэж YouTube дээр нэг тийм видеотэй нутгийн зураг контент дээр оруулаад юу яадаг. Бичлэгийг хаад матдаг нэг тийм дүрмтэй бид юм билээ. Би нэг удаа тэрэн дээрээ алдсан. Тэгээд одоо гэлээ мэддэг болсон учраас зүгээр ингээд чулууд юм тавьчих. За. Ийм 3 групп байна. За тэгээд харж байгаа хамгийн их таалагдж байгаа карта сонгоорой. За энэ дээр бас нэг карт юу тавьчих тийм үү? Энэ дээр болохоор энийг тавьчих. Яагаад нэг тавьчих? Эмэгтэйн дүрс. Энийг ингэж тавьчих. Зэрэг наадаг шүү. За эхний группийн ногоон чулуу за эсвэл энэ ардаа юм моттой юм эмэгтэйн зураг байна. Зээж цэцгийг нь бол ингээ харуулж болохгүй болохоор ингээ тавьчлаа. За энэ хоёр дахь групп болохоор ийм хоёр одоо эрэгтэй эмэгтэй хүний дүрс. Тийм ягаан өнгөтэй. За гурав дахь нь болохоор ийм эрвээ хэдэн эмэгтэй байна. Тэгээ сонголтын чулуу нь болохоор ийм ягаан чулуу, цайвар ягаан гэж чулуу. За бүгдээрээ сонголтоо хийсэн бол эхний группийн уншлага руу гарцгаая. Эхний групп. За энийг шууд ингэчээ. Эхний группийн ногоон картыг сонгосон тий. Тэгээд энэ ногоон чулуутай за чулууг нь хийж тавьчих. За энийг юуч дүр шингээ тавьчихна. За бүгдээрээ тарот картуудаа гаргаж ирцгээе. За эхний 1-р группийг сонгосон хүмүүсийн одоо single ганц бие хүмүүсийн маань учрал дараагийн учрал нь ямар хүн байгаа вэ? Тэр харилцаа ямар шин чанартай харилцаа вэ гэдэг харуулж үзлээ. За тэр группийг сонгосон хүмүүс юм. Учрах дараагийн хүн усын харилцаанд орох хүн ямар хүн байгаа вэ? Тэр хүний талаар мэдээлэл авч өгч. Ямар хүн
За нэгдүгээр өрөвбийг сонгосон хүмүүсийн дараагийн хосын харилцаа ер нь ямар байх вэ? Тэр хүнийхэн талаар мэдээлэл өгөөч. Энэ харилцаа нь ямар харилцаа байх вэ? За тэр нэг онц өдрөглөө. Хөдөр гаргаж ирж байгаа процессоо харахыг хүсгүй хамл шууд алгасаал тэгэл үүдэн шижтэй тийм аа. За тэр нэг онц өдрөглөө. Hermit card. Nine of Swords. Nine of Wands. Ja, dann das Lied. Яа болсон. За та нар дээр маань гарч ирсэн энэ рун чулуу гэд байт юм билээ, эртний рун чулуу. Яг энэ картыг авсан байхгүй юу? Тэгээ энийг анх удаа хэрэглэж чинь. За энэний маань энэ болохоор фехо гэдэг ийм нэртэй рун байна. Энэ рууны утга нь хамгийн ихний рун юм байна. Тэгээд энэ болохоор эд баялаг аз одоо элбэг дэлбэг байдал энерги тэгээд дээрэс нь юм fertility буюу хүн үржих байдлыг бэлэгддэг юм байна. Одоо үр тогтох ч юм уу тийм маш юм одоо үржил шимтэй байдлыг гэх юм уу тэгж илэрхийлдэг ийм одоо рун та нарт дээр маань гарч иржээ. Тэгэхээр бол одоогийн дараагийн харилцаа бол та нарт бол маш юм одоо аз ивэл авчрах ийм харилцаа байна гэж харагдаж байна. Тийм та одоо үр тогтоолт энэ төр гэхээр энэ хүнтэй гэр бүл болох ч юм уу тийм. Тэгээ харилцаа ер нь маш юм үр өгөөчтэй байхыг бол бэлэгдэж байгаа. Ийм одоо рун байна гэж харж байна. За тэгээд энэ хүнийг илэрхийлэх өдөр нь болохоор snake буюу одоо могоо гарч ирсэн. За тэгэхээр энэ хүн одоо ингээ могоожл гарч байгаа тий. Тэгээд дээрэс нь тэгэхээр могоожилтын хүн байж магадгүй. За эсвэл зүгээр энэ хүн маань айгүй тийм юу хүн байх. Могоо гэхээр одоо ийм зөөлөн уян хатан ч гэдэм үү. Тэгээд айгүй тийм маш их юм бодолтой. Тийм. Тэгээ могооч өөрөө тэр чигээр одоо хувиралт өөрчлөлтийг бэлэгдэж идэг учраас энэ хүний хувьд яг одоо ийм шилжилт одоо хувиралтын үе дээр явж байгаа ч юм уу. Маш их одоо өнгөрсний ингээд асуудлууд бол ингээд tarot card-ын дээр харагдаад байна л да. Тийм тэгэхээр энэ таны энерги байж магадгүй эсвэл энэ хүнийх нь энерги байж магадгүй шүү. Зүгээр би энд харагдаж байгаа зүйлсээ ингээд ярьж байгаа. Хэрвээ ингээд тантай таарахгүй байх юм бол нөгөө хүний чинь энерги, нөгөөний чинь одоо таны учрахж байгаа хүний энерги гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхдээ сүнснүүд ерөн ийм сүнсний холбоотой ч юм уу юмрхүү хүмүүс нэг ингээд мэдрэх гэдэг талтай ижлэн зүйлс туулж явж байгаа хандлагатай байдаг. Тийм болохоор ингэж ялж байгаа шүү. За. Тийм байна. Тэгээ сонголтын карт маань болохоор бас ингэж аахгүй. Imagine all unwanted doubt dissolving into light, creating room for new opportunities and possibilities for your life гэдэг. Тэгэхээр одоо ингээд бүх ингээд муухай бодол те бүх одоо хүсээгүй бодлууд ч гэдэг юм уу тэр бүхэн ингээд гэрэл замхран алгах болж гин гэж бодоод тэгээ амьдралдаа ингээд шинэ боломжуудыг за тэгээд шинэ юунуудыг боломжууд тэгээд opportunity
possibilities тийжлэн тийм шинэ зүйлсүүдийг ингээ амьдралдаа оруулж ирэх тэр орон зайг нөгөөрэй гэсэн байна. Тэгээд энэ ялцчгүй энэ группийг сонгосон хүмүүсийн маань нэрэг баг шиг байна. Яг тэгвэл одоо энэ дээр 10 of Wands, 9 of Swords, 10 of Swords зэрэг гарч ирсэн байгаа байхгүй юу? За яг энэ буруугаар гарч ирсэн. Тэгэхээр энэ хүмүүс маань өнгөрсөнд байсан хүний ч юм ингээ тавьж явуулахгүй байгаа. Өнгөрсөн одоо нэг эксээ мартаж чадахгүй байгаа ч юм уу. За ийм хүмүүс байгаа болов гэж бол харж байна. Тийм ихэнх нь тэгээд ерөөсөө ингээд юу яагаад өнгөрснөө ингээд жоохон ингээд тавьж өгч явуулахгүй байгаа ч юм уу тий. За эсвэл энэ нөгөө үнээр бол шүү. За тийм ингээд яг юм өөрийнхөө ингээд өмнөх зүйлсүүдийг бүгднгийн тавьж явуулаад өөрийнхөө шинэ одоо арсыг ингээд гуйжуулж гарч ирж байгаа юм шиг тий. Өмнөх арсаа гуйжуулаад шинэ арс гаргаж ирж байгаа энэ яг могоо шиг ийм үе шатан дээр явж байгаа хүн байна. Тийм эсвэл тааж болно. Тийм тэгээд ерөөсөө энэ группийг сонгосон хүмүүс маань найз нөхдийн хүрээлэл дундаас энэ хүний олж магадгүй. Тэгээд одоо болохоор ингээд жоохон өөрийгөө ерөнхийдөө хүмүүсээс тусгаарлалцсан ганцаараа байгаад байгаа ийм байдал ингээд харагдаж байна. Тийм тэгээд эсвэл ингээд энэ хүмүүсийн хувьд одоо өмнөх X ч юм уу те яг ингээд саяхан салсан хүнээсээ нилээдгүй одоо юм сэтгэлийн шарахтай юм хэцүү харилцаа байсан болохоор энэ хүнд маш их юм сэтгэлийн тарамт тавьчирж байсан ч юм уу. Тэгээ бүр ингээд бие махбодын хувьд ч сэтгэл зүйн хувьд ч бүр ингээд маш юм одоо туйлцсан ядарсан байгаа энэ хэрэг бол энэ хүнээс бол харагдаж байна. За тэгээд энэ хүнтэйгээ тийм X-ийн нэрэг X-ээсээ тавьж явуулчихдаг байгаа ч юм уу. За эсвэл энэ X энтер биш юм а гэхэд бол юу яж болно. Одоо ийм situationship-үүд гэж ярьдаг те. Ингээд яах гээд байгаа мэдэгдэхгүй нэг тийм харилцаанд орцсон. Тэгээд тэр нь ингээ өөрийг нь бүр ингээд шаналгаа зовоогоод байгаа бас энэ байдал харагдаж байна. Тийм ээ. Тэгээд таны одоо ингээ шинтэй учрах хүн чинь бол ямар хүн бэ гэдэг юм бол King of Wands, тэгээд энэ Three of Pentacles гэсэн, тэгээд энэ Three of Cups гэсэн энэ өдрүүдээр гарч ирж байгаа юм болоо гэж бол би харж байна. За энэ хүн бол маш одоо юм ажил хэрэгч хүн байгаа. За ихэнх хүмүүсийн хувьд бас ажил карьерийн журмаар ч юм уу эсвэл юм сурж байгаа те сурлага хөдөлмөр гэж явж байгаад учрах ийм байдал бол ингээ харагдаж байна. Тэгээд тэр хүн маш өөртөө ихтэй, харизмтай, тэгээд маш юм амбицтай тэг хэрвээ ажил төрөл хийдэг бол тэгээд нилээдгүй юм амжилттай явж байгаа юм одоо тушаал альбом тушаал нь бас айгуу дэжгүй альбом тушаалчдаг ч юм уу те ийм хүн байгаа бол харагдаж байна. Тэгээд эсвэл ингээд нөгөөтэйгүр тэгээ бас зарим хүмүүсийн хувьд ингээд найз нөхдийн хүрээлэлээс олж магадгүй гэсэн тий. Тэг ингээд та нар маань ингээд өнгөрснөө тавьж явуулахгүй тэгээд өөрийгөө ингээд хаацсан байгаа энэ энергиэсээ болоод ерөнхийдөө энэ хүнтэйгээ уулзах энэ боломжуудаа ингээд хаагаад байгаа байдал харагдаж байна. Тийм учраас энэ одоо өнгөрсөнд юу ч болсон бэ те. Энэ зүйлсүүдийг тавьж авуулаад өөрөө буцаад ингээд юу яаж ирэхлээрээ нийгэмд ингээд гарч ирэх гараарай те. Бусдаа ингээд цагийг өнгөрөөгөө найз нөхдөйгөө уулзаад буцаад ингээд хэвийн амьдралтаа ороорой. Жохон ингээд өөрийгөө хаацсан байгаа энэ нэрэг бол энэ хүмүүсээс л харагдаж байна. Тэгээ одоо ойрын хугацаанд ингээд сошиал хаягуудаа хаагаад алга болсон ч юм уу тий. Найз нөхдөд нь уулзаач гэхээр ингээд уулзахгүй гээд байж байгаа ч юм уу. Ийм нэрэг бол харагдаж байна. За тэгээд сахиусны тэнгэрүүд танд юу ч хэлмээр байна. Сахиусны тэнгэрийн мессеж харж үгүй. Perfect timing гинэ. За now is the perfect moment for you to act on your inspiration. Doors are open. Тэгээ ингээд хаалга нэгдэж гин тий. Шинэ боломжууд нэгдэж гин гэсэн утгатай хөзрүүд аягүй их гарч ирж байна. Тэгээд энэ хаалга ингээд онгойж байгаа учраас ингээд энэ хаалгаар ингээд гараад яваарэ. Юу байгаа энэ хараарэ. Тэгээ бити ингээд өөрийгөө хоош тавиарэ тий. Эсвэл ингээд дараа болоё ч юм уу. Тэгж бити хоошлуулаарэ гэдэг чинь. Тэгээд бүх зүйл болон бүх хүмүүс чиний ингээд талд байгаа. Тэгээд чамайг ингээд чамд ингээд туслах гад ингээд хүлээж байгаа шүү. Одоо л ингээд яг ийм тохиромжтой цаг хугацаа буцаад энэ одоо өөрийгөө хаасан байгаа байдлаа ингээд тавьж явуулаарай гэж байгаа юм болов уу гэж харагдаж байна. Тэг яг хэлжсэн, саяны ярьжсэн зүйлсүүд мань гарч ирлээ.
За тэгээд энэ харилцаа нь ер нь ямар харилцаа байхаар байна вэ? Ер нь одоогийн байдал дээр нь илүү зөвлөгөөл гарч ирж байгаа шүү. Health issues could arise. Энэ жоохон айгуу тийм нөгөө ядралтын нэрэг байгаа байхгүй сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ бие махбодын хувьд ч гэсэндээ ярьсан шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө бас эрүүл мэндэд анхаарах нь айгуу чухал байна гэсэн юм карт гарч ирж байна. За өөр ямар мэдээлэл вэ? Айгуу тийм гоё тэрвэлт хэрэгтэй байгаа юм шиг юм хүмүүс. Caution, find out information, don't overwork yourself. За тэр энэ группийг сонгосон хүмүүс нөгөө burnout гэж яриад байдаг шүү дээ. Одоо өөрийгөө бүр ингээд хүчилсээр гаад бүр ингээд сэтгэлийн ч тэнхээгүй болтгүй, сэтгэлийн ч хүчгүй болсон гэдэг шиг нэг ийм байдал байна. Бид ингээд өөрийгөө хитрхийх шахаарай. За тэгээд өөрийнхөө юунд за айвуу тодорхой зөвлөгөөнүүд л гарч ирээд энэ хүмүүс дээр. Тийм өөрийнхөө эрүүл мэндэд анхаарна. Тэгээд өөрийгөө бити ядраа те янз бүрийн одоо амрах гэж байгаа болохгүй ингээ амар те ганцаараа байгаа хугацаагаа ингээд уцаа авахад өнгөрүүлээд дэлгүү эсвэл ямар нэгэн одоо зурагт мөрөгтнөөс жоохон хүндий болж өгөл агаар гараад ирдэг ч юм уу те юу таныг амраадаг вэ тэрийг ингээд хийгээрээ. Тийм өөрийнхөө ингээд эрүүл мэндэд анхаарах нь чухал байна. Тэгжиж ингээд буцаагаад өөрийнхөө сэтгэл зүйн ч гэсэндээ те ийм доктортой авч явах боломжтой болно. За тэгээд дээрэс нь ганц бие хүмүүс маань яг энэ ертөнцид ямар хүнийг хүсэж байна те ямар царай зүстэй за тэгээд танд яаж ханддаг гэд бүх ингээд одоо хүсдэг хүнийхээ шин чанарыг бичээд ч юм уу те бодоод ч юм уу төсөөлөд өөртөө тохирсон тэр манифестийн аргаар ингээ манифест хийгээрээ одоо ингээ дэлхийн ертөнцөөс надаас ингээд гоё тий perfect timing гэдэг аахгүй тий ингээ боломжууд чи ингээ байгаа тий тэгээ ерөөсөө л чи ингээ хүсэх хэрэгтэй байна. Чи бид нарт ингээ хүслээ хэлчихээ тэгвэл ингээд чамд тохирсон тэр хүний чи явуулъя гэж би харлаа. За тэгээд энэ хүнтэйгээ за одоо энэ шинэ хүнтэйгээ хизээ уулзах вэ гэд цаг хугацаа харуулж болох уу гэд хэвэл асууж үзье. Стоп гэний. За цаг хугацаа хэлж өгөхгүй гэж байна. Цаг хугацаа яах юм бэ? Чи эхлээд өөр дөрөө жоох ингээд өөрийнхөө байгаа байдлыг ингээд юу ячгаа, харцгаа гэдэг чинь. За тэгэхэд энэ дараагийн харилцаа нь ямар харилцаа байхаар байна вэ? Нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн дараагийн харилцаа нь ямар харилцаа байхаар байна вэ? Тэр талаар мэдээлэл авъя. За тэгэхээр нэг таарч. За. Энэ юу яагаад шүү нөгөө түрүүнд нэг жоохон X-ийн нэрийг зарим хүмүүсээр гарч ирээд байна гэдэг хэлсэн шүү дээ. Тэнгүүд тэр харилцааныхны нэр гараад ирөө гэж би харж байна. Тэгэд энэ харилцаа бол ингээд дууссан. Тэгээ энэ харилцаа өөрөө маш юм жоохон токсик юм харилцаа байсан. Тэгээд нэг нь одоо өөрийгөө маш их зориулаад нөгөөх нь ингээд өөрийгөө бодоод байдаг нөгөө нэг empath narcissist problem буюу одоо нэг тийм одоо харилцаа байдаг шүү дээ. Ер нь бол токсик харилцаа, хортой харилцаа гэж хэлж болно. Нэг нэгнийхээ одоо boundary хязгаарыг зөрчдөг. Тэгээд дээрэс нь нэг нь орхигдох айцтай нөгөөх нь одоо дотносох айцтай ч гэдэг юм уу тий асуудалтай. Ийм одоо харилцаа байсан байна. Тэгээд энэ харилцаа ерөөсөө л чамд одоо юу ахыг inner child те дотоод хүүхдийн эмчилгээ хийх, өөрийгөө хангаах энэ одоо зорилгоор учирсан юм хүн байна. Тэгээд чи сурах хэвээр зүйлээ ингээд сурцсан. Тэгээд одоо ингээд зөксөө. Энэ харилцааг дуусгаа. Тэгээд шинэ гоё боломжууд ингээд ирж байгаа гэсэн мессежүүд надад бол
шууд орж ирж байна. Тэгээд ийм хөнгүү байсан хүмүүс бол те ийм X байгаагүй энэ хүмүүсийн хувьд бол зүгээр айгүй ядарчаад одоо ажил мэжлээ айгүй хийгээл ер нь ингээд жоохон ядралтын энерги айгүй их байна. Тэгээд энийг ингээд алга болгоод энийг анзлаад тэг гой манифест хийх юм бол өсөж байгаа хүн нь бол ерөөсөө мэ гээл өгөхөд бэлэн байна гэл тэгж шүү за. За ингээд нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн уншлага дуслаа. Тэгэл одоо Astro Show хайж үзье. Тэгээд ерөнхийдөө уншлагаа дуусгана. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн дараагийн хайр сэтгэлийн харилцааны нэрэг. Ер нь энэ харилцаа ямар вэ? За энэ чинь Уранус буюу Уранус гараг байна. За энэ 3 дугаар гэр. За энэ номын урд. За тэгэхээр энэ харилцаа танд маш юм эерэг өөрчлөлтүүдийг авчирна. Эерэг өөрчлөлтүүд тэгээ та энэ харилцаанаас маш их одоо зүйл сурна. Тэгээ нэг энэ фэх өрөөн дээр бас тэгэжсэн шүү дээ. Энэ харилцаа маш өрөөгөөчтэй харилцаа гэдгсэн. Яг тийм харилцаа байна. Тэгээд 3 дугаар гэр гэж гарч ирсэн. Тэгэхээр найз нөхдийн хүрээлэл гэж бас гарч ирээдсэн те Three of Cups гарч ирээдсэн. Тэгэхээр найз нөхдийн хүрээллээрээ дамжуулаад ч юм уу эсвэл найз нөхдийн хүрээлэл донд ч энэ хүн байх боломжтой. Тийм буруу хүнтэйгээ байгаад байсан ч юм уу ийм группийн хүмүүс байгаад ах шиг байна. Энэ группийн хүмүүс. Тэгээд энэ хүн бол таныг бүр ингээд маш юм одоо сайн зүйлэр гэх юм уу сайн одоо нөлөө үзүүлэх юм хүн байна. Тэгээд таныг одоо бүх ингээд хэрэггүй муу мухай зүйлсүүдээс ингээд салгаж явуулах, тавьж явуулах, таныг ерөн аюу тийм эргээр өөрчлөх юм хүн байна. Тэгээд энэ эргээр өөрчлөж явах явцад бол танд ингээ хүн өөрчлөгдөхөд жоохон юм хэцүү дээ шүү дээ. Тийм юм биш. Маш юм гоё хөнгөн яг найзууд шиг ч юм шиг тий. Гоё хөгжилтэй юм гоё одоо байдлаар таны гоё эдгэж хангааж өгөх нэ энэ хүн нь. За ингээд 3 дугаар группийнхний уншлага дуслаа. Тэгээ та нартаа миний сувгийг дэмжиж сонсдогт маш их баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. За энийг шиг ингээд тавьчих. За одоо 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн уншлага дарцгаая. 2 дугаар группийнхан маань энэ Чернэл ягаан чулуу эсвэл эм Чернэл ягаан өнгийн юм хоёр хоссын зурагтай. Тэгээ энэ хосл юм шиг нэгтэй эмгтэй хүмүүсийн юм зурагтай энэ картыг сонгосон. За хэвэл энийг шууд ингээд дэше харуулаад тавьчихдаг уу. За гол карт энэ карт гарч ирсэн. Тэгээ за 2 дугаар группийг сонгосон хүмүүс синглтэй ганц бие хүмүүсийн маань дараагийн хайр сэтгэлийн харилцааны ямар харилцаа байхаар байна вэ? 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн дараагийн хайр сэтгэлийн харилцаа ямар харилцаа байгаа вэ? За манаас руу 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн дараагийн хайр сэтгэлээр очих хүн нь ямар хүн байгаа вэ? Тэр хүнийг илэрхийлэх үзрийг харуулж өгч. За хүзэр талж байгаа процессоо гүйлгэж болно шүү хэрвээ юу авах вэ? Энийг нь хармааргүй байгаа хүмүүс байвал за 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн дараагийн учрал ямар хүн байгаа вэ? Хайр сэтгэлээр очих хүн ямар хүн байгаа вэ? Дараагийн харилцааны ямар одоо шин чанартай ямар харилцаа байгаа вэ? Тэр талаар нь харуулж өгч. Дөрөвдүгээр группийнхний дараагийн хайр сэтгэлийн харилцаа ямар байгаа вэ?
За энэ групп хүмүүс хайрын гурвалжин гараад ирвөө. Жохон тийм complicated харилцаа харагдаж авчих чинь. За high priestess картыг төлөвлөж. За Three of Swords. Буруусан Three of Swords. Five of Pentacles төлөвлөж. За Four of Cups шиг. За яалтчих жоохон юу байна. Энэ группийн бол хайрын гурвалжин харагдаж байна шууд. Бүх юм дээр л 3 хүний дүрс гарч ирээд байна. Ихэнх хүмүүсийн хувьд хайрын гурвалжин болов. За эсвэл зарим хүмүүсийн хувьд одоо харж явж байгаа хүн нь эсвэл одоо өөр хүнтэй байгаа ч юм уу. За ийм байдал харагдаж байна. За юу ч гэсэн дараагийн учрал нь ямар байх вэ гэсэн чи манаас руу нэг гарч ирсэн. За энэ манаас руу ямар учиртай бэ гэхээр Humanity, Intelligence, Awareness, Society, Learning гэнэ. За тэгэхээр энэ хүнтэйгээ та нар маань одоо сурлага хөдөлмөр гэж явж байгаад ч юм уу эсвэл нэг ямар нэгэн байдлаар нийгмийн тиймэрхүү ажилд оролцож байгаад одоо event ч гэх юм уу тиймэрхүү зүйл дээр энэ хүнтэйгээ танилцах нэ гэж бол хэлнэ. Одоо юм эсвэл ажил карьераар байж болно. Ер нь юм оюуны тиймэрхүү ямар нэгэн хурал цуглаан ч гэдэм үү тиймэрхүү албан ёсны ийм газар бол энэ хүнтэйгээ очих нэ. За тэгээд энэ учрах дараагийн энэ хүн нь бол ийм маус буюу хулганы спирит одоо амтнаар бол илэрхийлэгдэж гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүн одоо маш юм одоо түргэн хөдөлгөөнтэй. За тэгээд юмны ингээд деталийг олж харахтаа айгуу сайн. Тэгээд дээрэс нь жоохон юм амха байж магадгүй. Тийм хулгана гэхээр айгуу тийм жижигхэн харагдаад. Тэгээд ер нь бол маш юм одоо практик талдаа ер нь айгуу тийм юм гялалзуулсан, амжуулсан за ийм хүн байгаа л харагдаж байна. Тэгээд таны сонголтын карт болохоор энэ sexual union буюу honor this place in one another where you are one eternal soul for there you will find your true place гэхээр за энэ хүнтэй байх дараагийн учралт нь бол маш юм одоо eternal soul гэдэг аахгүй. Тэгэхээр eternal гэдэг чинь бүр юм мөнхийн үрдийн л бараг тэгэхээр энэ хүнтэй л маш олон одоо амьдралын өмнөх амьдралуудад ч ингэж учирч байсан өөр одоо параллел ертөнцид одоо учирдаг ч юм уу эсвэл хамт байгаа ч юм уу. За ийм одоо сүнсний холбоотой хүн байна гэсэн үг. Тэгээд хоёрын хооронд ийм бие махбодын таталцал ч юм уу За эсвэл ингээд шууд ийм карт гарч ирж байгаа учраас харилцаа ингээд маш хурдан ингээд гүнзгээрээ татмсаад ингээд intimate болоод ингээд явж байгаа ч юм уу. Ийм байдал бол харагдаж байна. За тэгээд High Priestess карт гарч ирсэн. За тэгээд энэ эмэгтэй хоёр эрэгтэй таад. За тэгэхээр энэ группийг сонгосон эмэгтэй хүмүүсийн хувьд ч юм уу за эрэгтэй ч нэ хамаагүй ийм хоёр сонголтын дунд гарч ирж магадгүй. Хоёр сонголттой. За одоо энэ ингээд нөгөө хар эрэгтэй энэ цагаан хувцастай эрэгтэй юм шиг тэг ингээд хоёуланд нь ингээд эмэгтэй ингээд жоохон ингээд юу аваад байгаа байхгүй юу? Эргэлзээд тэгэхээр энэ хоёрын аль нь вэ гэдээ ингээд эргэлзээд тэгээд нэг хоёр залуу зэрэггүйгээл тэг яг нэгнийх нь ингээд сэтгэлийг шархуулах юм үйл явдал болох гэдэг юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд эцэст нь явж байгаад энэ цагаан залуугаа сонгох юм шиг. Ийм байдал харагдаж байна. Тийм нэг тийм жоохон драматай ийм үйл явдал дараагийн одоо хайр дурлал нь болох нэг хоёр дахь группийг сонгосон хүмүүс маань тэгээ жоохон юм хин нэг ингээд сэтгэлийн шархлуулах тэгээ хин нэг ингээд жоохон орхих юм уу тийм байдал жоохон тийм хэцүү нөхцөл байдал бол гарч ирэх нэ. Тэгээд юу ч гэсэн сонголт хийсний дараа бол зөв сонголтоо хийн. Тэгээд тэр сонголт хийх хүн бол бүр таныг маш аз жаргалтай болгох юм хүн байна. Яг тэгвэл сан карт гарч ирсэн. Тэгээд дээрээс нь дахиад Three of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр энэ болохоор
нэг түрүүний сурлага хөдөлмөр ч юм уу ажил карьер ямар нэгэн тийм албаны журмаар бол энэ хүнтэйгээ танилцсан. Тэгээ энэ хүн нь маш юм одоо ажил хэрэгч эсвэл юм сурдаг ч юм уу те ийм хүн байгаад харагдчихээн. За тэгээд энэ хүнтэйгээ гоё юм аялал маяллаар явж магадгүй юм байдлаар харагдчихээн. Тэгээд энэ хүн таныг юу ч гэсэн энэ их эргэлзээ одоо ингээд алиг санах уу яах вэ хөө гэж одоо тэнэлж яах уу юм ч юм уу тэр бүх муухай сөрөг мэдрэмжүүдийг бол энэ хүнтэй хамт байснаар бол мартаж чадах нэ. Тэгээд хамгийн сүүлд нь devil card гарч ирсэн байхгүй. Тэгэхээр энэ болохоор ингээд харах юм бол нэг 3 байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ харилцаа юу гэсэн юм одоо сурах хэвээр хичээлтэй ч юм уу те юм жоохон тийм нөхцөл байдал бол үүссэн байсан байна. Эндээс бол та хоёр яг өөртөө ингээд олох те яг нөгөө сүнсээ таних ч гэдэм үү. Ийм одоо шалгууртай ч юм уу ийм харилцаа байхаар бол харагдаж байна. Тэгээд эцний үчээсэн та хоёр бол бинийгээ сонгож чадна. Маш олон эргэлзээнүүдийн дараа те. Тийм. За юм байна. За сахиусан тэнгэрүүдээс зөвлөгөө мессеж авч өгье. 2 дугаар группийнханда. 2 дугаар группийнхан ямар зөвлөгөө мессеж хэрэгтэй байна вэ? За fresh air. Цэвэр агаар гэсэн үг гарч ирсэн байна. За энэ дээр your body needs refreshment from the oxygenated air generated by grass, trees, plants, flowers. Spend time outside your day as near mother nature. Put your crushing windows. За сайхан агаар амьсгалаарэ гэдэг чинь тэгээ одоо энэ өнөөдөр бас утаа гайгүй байх шиг байна. Тэгээд гоё цонхоо онгоолгоод хэрвээ гэртээ байгаа л те хэрвээ одоо офис ажил дээр байгаа бол гоё цонхоо онгоолгоод эсвэл гадаа гарч гоё юм агаар амьсгалаарэ. Тийм цэвэр агаар хэрэгтэй байна. Одоо энэ амар утаатай энэ үед л хүн болгонд л нэр цэвэр агаарт гарахыг хүсэж байгаа шүү. Танд ч гэсэн энэ хэрэгтэй байна гэдэг чинь. За тэгээд дараагийн учирлын талаар өөр ямар мэдээлэл байна хэдүүлээ харцгаая. Галбын хүмүүс маань дараагийн учирл ямар байхаар байна вэ? За ингэж өөрийнхөө зүрхийг нээгээрээ зүрхээ нээлттэй байлгаарай тий. Танд бол ингээл олон ингээд опшн сонголтууд байгаа бол харагдаад байна. Тэгээ гол нь тэндээс асуудал нь гэх юм бол нэг make a decision буюу алийг нь сонгох вэ, зөв сонголт нь аль нь вэ гэдэг дээр гээд яг л нэг ярьжсэн юмнууд бол гарч ирж байна сая. Тэгээд гоё ингээд зүрхээ нээгээд тэгээ зүрхээс бас зүрхээ нээдэг чинь зүрхээ сонсно гэсэн утгатай тий. Тэгээ зүрхээ сонгосон цагт бол хүн яг төсөж чөтөрөө гаргаж чадна. Тэгээд энэ харилцаа бол ингээд гоё маш гоё юм хийлийн юм гоё зүрх сэтгэлээ хамгаалсан байх болно. Тэгээд энэ дараагийн учрах хүн нь одоо юм гал ордны махбаттай хүн байж магадгүй одоо хонь арслан тэгээд эсвэл номын орд ч юм уу эсвэл энэ ордны плейсментүүд буюу юм одоо өөр гаригууд нь юу гэдэг сарж байна уу, Венус Марс ч байна уу эсвэл мандалд орд буюу асцендент гэж яриад байдаг. Тэд нар нь юм юуны ордтэй одоо гал орд давмгаалсан ийм хүн байх шиг байна. Хэрвээ одоо нарны орд нь биш бол тий. За дахиад гарч ирсэн мессежүүд гарч ирсэн. За тэгээд боломжтой байдал хэвлээ. Дараагийн одоо хүнтэйгээ хизээ очих нэ. Харилцаа хизээ ерөнхийдөө харилцаа нь тодорхой болохгүй гэдэг юм уу. Тэр талаар цаг хугацааг тодруулсан асуулт гэж үзье. True үнэн гинэ. За тэгэхээр нэг газар хизээ энэ хүнтэйгээ 2 дугаар группийнхан маань очихгүй эсвэл
харилцаагаа албасны болохгүй. Итгээрээ үнэн шүү гэсэн байна. Тэгэхэд нэг өдөрт. За, yes гэсэн байна. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүсийн донд бол бараг тэр хүнтэйгээ ингээд харьцаатай байгаа хүн байгаа юм шиг байна. Одоо дараагийн альбасны харилцаанд орох хүнтэй гэх юм уу. Тэгээд энэ харилцаанд гол нь идэхэд өгөх нь чухал байна. Энэ үл яг үнэхээр яг чиний хүн бол мөн байна. Тийм. Итгээрээ гэдгсэн байна. Тэг яг гэвэл яг ингээд одоо болж байгаа биштэй ч юм шиг харагдаад байгаа хгүй. Тэгээ яг ингээд сингл байгаад байгаа. Тэгээ нэг олон ч гэжтэй 1 2 3 опшн ч юм уу те сонголтуудын дунд алийг нь гэхээ мэдэхгүй байгаа ч юм уу. Ийм нөхцөл байдал байгаа хүмүүс энэ группийг сонгосон юм шиг байна. Тэгээд яг зөв шийдвэрээ гаргахын тулд ингээ гоё агаар магаар амьсгалаараа гэдэг ийм утгатай өгнүүд гарч ирээд байгаа юм лөө гэж бодож байна. За 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн энэ дараагийн харилцагын ярилцсан ямар харилцаа яхаар бэ нэ? За Twin Flame гинэ за нэг айгуу тийм like Eternal Soul гэдэгт айгуу тийм том үг гарч ирсэн мессежтэй гол картн дээр. Тэгэхээр бол энэ группийг сонгосон хүмүүсийн дунд одоо өөрийнхөө ихэр дөлтөй очирсан байгаа. Ийм хүмүүс байх шиг байна. Ихэр дөлийн харилцаанд орсон тий. Ихэр дөлөө олсон байгаа хүмүүс байгаа болов уу гэж харагдаж байна. За тэгээд энэ ялчгүй third party interference гэдэг за энэ харилцаанд юм нэг шалгуур гарч иржээ тий. Өөр 3 дахь чигтгээд гарч ирсэн ийм нөхцөл байдал бол байна. За тэгээ энэ хүнтэйгээ бол ингээд харилцаагаа альбасны болгох ийм харилцаа мөн байна. Яг тэгвэл таны бүр ингээд сүнсний одоо маш олон хугацаанд тий олон одоо амьдралын туршид энэ хүнтэй байсан ийм хүн байна. Тэгээд нөгөө нэг eternity гэсэн үг гарч ирсэн. Тэгээд энэ харилцаа ингээд одоо удахгүй ингээд альбасны болгох энэ үйл явцтай ингээд асент хийж байна тий. Ингээд альбасны болохтой ингээд бэлдэж байна. Харилцаа ингээд хэлж байна. За юу ч гэсэн та хоёр маань энэ одоо энэ нэг чаленж шүү дээ. Энэ даваагаа бол ингээд даваад явж байгаа ийм байдал харагдаж байна. Тэгээ энэ хүн бол soulmate байна уу, twin flame байна уу? Та нар юу гэж одоо юу яах нь тий? Ямар юмд итгэж гин үү? Тэр хүн ч юм бол мөн байна. Нилээдгүй ийм юу хүн байна. Сүнсний холбоотой юм уу? Тийм, сүнслэг ийм харилцаа байна гэж бол харагдаж байна. За. Тэгээд ерөөсөө ингээд энэ юунууд ч гэсэндээ бүр ингээд итгээ тэгээ ихэнх хүмүүс нэг юм жинхэнэ хайранд ингээд итгэхэд аягүй хэцүү байхгүй юу? Хайр гэдэг зүйлийг хайрыг жоохон буруугаар ойлгодог ч юм уу. Тэрнээс болоод яг ингээд өөрт нь ингээд хайр ингээд жинхэнэ хайр ирэхээр ингээд итгэж өгдөггүй те. Хитрхээ ингээд одоо гоё байх гэдэг юм те. Нөгөөндөө итгэж өгөхгүй байгаа ч юм уу. Ийм байдлаар чинь тэгэхээр энэ хүндээ бүр ингээд шууд ингээд итгээ гэсэн юунууд бол маш их гарч ирсэн байна. Тэгээ сайхан зүгээр сайхан ингээд юугаа те. Зүрхээ ингээд нэгээд өгөөрэй гэсэн байна. За ингээд 2 дугаар группийнхний онцлог дуусч байна. Төлөө астрошоогоо хийж үзээд тэгээ ерөнхийдөө онцлогоо дуусгана. За 2 дугаар группийг сонгосон ганц би хүмүүс юм аа тий. 2 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа. Тэгээ дараагийн альбасны хайрцаглалын ярилцлагын ямар заавь. За дахиад Уранус гарч ирж өмнөх групп дээр гарч ирсэн. За Уранус охины орд за тэгээ 1-р гэрсэн карт гарч ирж байна. За тэгэхээр энэ хүн таныг ингээд юу яах өөрчлөх гэх юм уу? Одоо таныг одоо хувьсгах, шинчлэх таны яг ингээд хүний яг нэг жинхэнэ одоо тэр хүн гэж байдаг шүү дээ. Одоо юу гэдэг ихэнх хүмүүс ингээд жоохон масктай байгаад байдаг ч юм уу. Тэнгүү тэр хүн энэ хүн бол таны ингээд маскыг ингээд тайлж хаях. Одоо таныг бүр ингээд яг өөрийн чинь яг нэг тийм жинхэнэ үнэн тэр төрх рүү ингээд аваачих те ийм хүн байна. Ийм харилцаа байх нэ. Энэ харилцааны төгсгөл ийм болноо. За тэгээд охины ордны хүн байж болцшгүй энэ хүн. За номын орд
За тэгээ хумхай ордны хорд гарч ирсэн. За энэ 3 ордын аль нэг нь байх боломжтой. Тэгээд уншлагын таарад ордонд хараагүй бол зүгээр авах хэрэгтэй мессеж авсан гэсэн үг. За тэгээд та нартаа миний одоо channel-ыг тэгээд миний сувгийг үзэж миний мөрийг сонсдог та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай. За одоо бүгдээрээ хамгийн сүүлийн групп болох 3 дахь группийнхаа уншлагт орцгоё. 3 дахь группийнхан маань болохоор энэ ерөөхдөө эмэгтэй эсвэл энэ ягаан энэ гоё ягаан өнгийн чулууг сонгосон. Чулууг нэш тавиад нэш тавьчих. За 3 дахь группийг сонгосон. Одоо ганц би хүмүүсийн маань дараагийн хайр дурлал ярилцааны ямар харилцаа байх нь вэ? За сүүз рун би өнөөдөр энэ рунийг ашиглаж уншлага хийж байгаа. За 3 дахь группийг сонгосон хүмүүсийн дараагийн хайр сэтгэлийн харилцаа хүнийг нь дүрслэх хөтөлбөр. За одоо ингээд 3 дахь группийг сонгосон хүмүүсийн дараагийн хайр сэтгэлийн харилцаа нь ямар байх вэ? Тэгэд мөн тэр хүнийг илэрхийлэх хүн зэрэг харуулж өгдөг. Дараагийн хайр сэтгэлийн эзэн нь хэн байх вэ? 3 дахь группийг сонгосон. Бас энэ харилцаа нь ямар харилцаа байх вэ? Тэр талаарх мэдээллүүдийг харуулж өгдөг. Ганц би хүмүүс юм. Дараагийн очих хүн нь хэн бэ? Тэр харилцаа нь энэ харилцаа харилцаа нь ямар харилцаа байхад вэ? За нэг цагаан морьтой ханхуу цэцэг барайл ирэхэндээ эхэндээ ингээд та энэ хүнийг жоохон тоохгүй байх ч юм уу. Тэгээ энэ хүн ингээл таны араас аяг одоо юм бичдэг ч юм уу те. Аяг сэтгэлээ илэрхийлж гүйдэг. Тэгээ та нэг тоож өгөхгүй. Нэг юм байдал бол эхний картад асаардаг харагдаж байна. За Four of Cups үзэж тодруулж өгөөч. За Four of Cups Ace of Swords үзэж тодруулж өгөөч. За Ace of Swords, Knight of Cups үзэж тодруулж өгөөч. Knight of Cups, за Five of Cups үзэж тодруулж өгөөч. За ойлгомжтой. За эхлээд хэдүүлээ. Рунээс эхлэе. За энэ харилцаа ямар харилцаа байх вэ гэдгсэн чинь та нарт маань ансууз рун гарч ирсэн. За энэ ансууз рун юу илэрхийлдэг вэ гэхээр юу илэрхийлдэг юм рун юм бэ гэд хэдүүл харцгаая. Да тэгэнгүүт communication буюу одоо харилцан яриа, divine inspiration, true vision. За энэ бол ялцчгүй сахиус тэнгэрийн одоо юутай харилцаа нөө. Одоо сахиуснаас тусна одоо сахиусны тэнгэр сахиуснуудтэй дэд хүчнээс явуулсан юм харилцаа байна. Тийм. Тэгээд энэ хүнтэй бас аюу юу байх. Аюу сайнхан гоё юм яриа нийлдэг юм хүн байж магадгүй. Яг энэ дээр бас эсэс орсож гарч ирсэн. За тэгээд энэ хүн ямар хүн бэ гэдгсэн чинь за энэ Buffalo гэдэг энэ амтан бол гарч ирсэн байна. За энэ хүн бол маш юм одоо сүнслэг хүн байна. Одоо маш сүнслэгэн цаашаа одоо ер нь бол сүнслэг зүйлийн талаар ойлголттой, мэдлэгтэй. Тэгсэн хэрнээсээ бас үүний хайжгаар маш юм практик гэх юм уу? Юмд айгу усуртай хандаж чаддаг. Өөрийнхөө сүнслэг байдал болон одоо энэ практик байдал хоёрыг гоё хостуулж чаддаг. За маш юм доктортой, энергтэй. За ийм хүн байна. Итгэж найдаж болох үсттэй. Тэгээ энэ хүнтэй л таавал одоо зөвхөн
бие махбодын түвшинд биш бүр ингээд сүнсний түвшинд ойлголцох юм хүн байна. За тэгээд таны сонголтын карт болохоор deep in your heart you already know the answer to what feels right гэдэг чинь. За тэгэхээр за энэ хүний за яг энэ хүнтэйгээ л та бол одоо харьцаатай байгаа юм байна гэж л харагдаж байна. Тэгээд чи угаасаа ингэ мэдж байгаа тий зүрхэндээ ингэ хин гэдгийг чи ингэ угаасаа ингэ мэдж байгаа. Тэгээд тийм болохоор тэрийгээ л ингэ хийгээд дагаад яваарэ гэж зохиоснууд нь бол тэгж байна. Тэгээд яг одоо л ингээд энэ хүний жоохон тоохгүй байгаа байдал ингээд харагдаад байна. Тэгээд тэр эрэгтэй хүмүүс те залуу нь бол ингээд хэрвээ эмэгтэй үзчихвэл залуу нь одоо эрэгтэй хүн үзчихвэл эмэгтэй нэг ойлгочих болно те. Тэгээд хүүсээ ингээд солиод ойлгочихорой. Тэгээд ингээд нэлээ ингээд нөгөө хүндээ ингээд сэтгэлээ илчлээл би ингээд чам царташтай сайнштай хоёлаа ингээд болцоонд яв юм аа гэл ингээд айгу уурж мөрдөг. Тэгээд цэцэг бараал айгу их очдөг. Тэнгүүд жоохон нэмэгтэй нэг тийм жоохон ирэлээд байгаа юм шиг хараахан болов байгаа юм шиг. Тэгээ нэг тийм одоо тодорхой ингээ хариулт өгөхгүй байгаа юм шиг ийм байгаад байгаа болохоор нөгөө хүн маань сэтгэлээ илчлээд араас нь яваад байгаа энэ хүн маань жоохон сэтгэлээр унсан байгаа байдалтай бол харагдаж байна. Тэгээд энэ хүн бол таныг ерөөсөө ингээд өөрийнхөө ирээдүйн эхнэр нөхөр гэж хардаг. Тийм таныг бол яг л одоо ийм wifi material husband material гэж хардаг шүү дээ. Хүмүүс нөө яриад одоо яг л нэг тийм хүний ингээд миний ихнэр юм байгаастай, нөхөр юм байгаастай гэж боддог зан чанаруудыг бүгднийг ингээд агуулж идэг. Тантай бол ерөөсөө амьдралаа холбоно гэж боддог юм хүн байна. Тэгэл танд ерөөсөө ингээд гоё цэцэг өгөөл амар хөөрхөн юм романтик хүн юм шиг байна. Тэгээ аюу гоё юм романтик хүн, аюу тийм зөөлөн дандаа юм гоё юм кап буюу юм аяга өдрөд гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ дээрэс нь нэг нь болохоор кино пентакл гэд гараад ирсэн. Тэгэхээр маш юм зөөлөн хүн байна. Зөөлөн авраатай юм гоё романтик халамжтай. Тэгээ таны үл ерөөсөө ингээл сайхан ингээл гоё ингээл баярлуулаад ингээл халамжлал тэгэл таны гоё юм ээж ихнэр байж чадах ч юм уу эсвэл юм нөхөр байж чадах юм хүн гэж хардаг. Тэгээ дээрэс нь тантай ингээл эсвэл ингээд энэ хүн одоогор ингээд та хоёр ерөнхийдөө ингээ харьцаж байгаа. Тэгээ одоо би ингээ сэтгэлээ илчлэе гэж бодож байгаа юм хүн байж магадгүй. Одоо ингээ тгийгээд те бодож байгаа юм хүн байж болохоор л харагдаж байна. Тэгээ та ч гэсэн энэ хүн дээр ер нь сэтгэлтэй юм байна. Тэгээд өдийг хүртэл хугацаанд болохоор та хоёр эсвэл юм одоо буруу ойлголцлоод болоод ч юм уу те эсвэл ингээ яг зүрх сэтгэлийнхаа дуудлагыг сонсож чадахгүйгаас болоод хоёр талд жоох юм сэтгэл дундуур байсан, ийм зүйлсүүд байсан бол одоо тэр бүх зүйлсүүд нь ингээ юу агаад тэгцрээд тэгээ ерөнхийдөө та хоёр маань харилцаагаа аль биесний болгож байгаа. Тэгээд энэ доотлын өсөрч гэсэндээ фул буюу шинэ эхлэлийн карт гараад ирсэн. Тэгээ ингээ харилцаа эхлүүлж байгаа юм байдал бол харагдаж байна. Маш гоё картууд гарч ирлээ. За сахиусан тэнгэрүүд энэ харилцаан дээр юу гэж зөвлөхөр байна вэ? Сахиусан тэнгэрүүдийн мессежээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн сахиусан тэнгэрүүд түн юу гэж хэлмээр байна вэ? За giving and receiving гэсэн карт гарч ирсэн. За өөрөө өгөөд бас буцаагаад хүлээж авах гэсэн утгатай юм уу гэнэ. Yeah, the entire universe operates in cycle similar to your inhalation and exhalation. When you only exhale or only inhale, you become out. За бүх зүйл одоо ингээд өгөө аваа нэм тэнцүү байх хэрэгтэй байдгаад баян ингээд өгөөл байж болохгүй эсвэл байнга аваад байж болохгүй. Тийм учраас энэ ертөнцийн хууль гэдэг бол бүх зүйл ингээд тэнцвэртэй байх энэ талаар бол байдгаа. Тийм учраас ертөнц бол бүгдээрээ ингээ баланс тэнцвэртэй байж ингээ зөвөр орчин тогтнонд юм тэрэн шиг та бас ингээ амьдралдаа им зөв хэмнэлийг им зөв балансыг ингээ тэнцвэржүүлэх нь чухал байна. Ямар нэгэн харилцаанд байхдаа ингээл байнга өгөөд авах ч юм уу эсвэл энэ угаас харилцааны онцлог учраас гэж хэлж байгаа юм шүү. За эсвэл ингээ харилцаанд байхдаа бас байнга нөгөөнөөс аваад авах ч юм уу тэгхгүйгээр харилцаанд ингээ өгөөгөө бас ингээ аваагаа ингээ тэнцвүүлэх нь ингээ балансжуулах нь маш ингээ чухал байдгаа. Ингэж ингээ юмс ингээ зөвөөрөө ингээ голдролдоо явд юм шүү гэсэн ийм одоо юуг бол харуулж байна.
ийм мессежийг дамжуулж байна. За тэгээд энэ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс юм маань дараагийн хайр сэтгэлийн харилцаа нь ямар байх нь вэ? Тэр харилцаанд ямар төлөвлөгөө мессеж хэрэгтэй байна вэ? Мэдээлэл юу байна вэ? Хацгаая. За энэ хоёр гараад ирж байна. За дахиад нэг үзэж. За moving mood trend in a change of residence moving with your partner. Wow. Энэ донд одоо энэ дараагийн энэ хүнтэйгээ хамт амьдрах хүмүүс байх шиг байна. Хамтдаа ингээ гэр бүл болж байгаа байдал аягүй харагдаад. Энэ Empress ч өөрөө жирэмсэн эмэгтэйг бас ингээ илэрхийлээд идэг. Энэ бас ингээ хүүхэд энэ төр байгаад байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүсийн донд эхнэр нөхөр болох те үр хүүхдээ үлгэдэж аваад ингээд хамтдаа галт голомтой бадраах юм хүмүүс бас байх шиг байна. За энэ хүн нь бол нөгөө түрүүнд бас айгүй тийм практик юу хүн гэж яриадсэн шүү дээ. Газар энергитэй бас байдаг байхгүй гэсэн чи дахиад энэ газар орд гэж гарч ирлээ. Тэр нь болохоор Taurus буюу үхрийн орд, охины орд. Тэгээд материал ордныхан байх боломжтой, маш юм халамжтай. Тэгээд амьдралтай ийм зөөл хүмүүс байна гэж гарч ирсэн. За тэгээд дараа нь болохоор зүүн савин гэсэн карт гарч ирсэн. The red flags you ignore now will come back to bite later гэдэг чинь. За тэгэхээр би нэг тийм амар яг энэ одоо энэ тайлбарыг нь бол нэг амар юу байхгүй байна. Одоо юу гэдэг тайлбартаагаа зогтоогүй яг ингэж тайлбартаагаа тийм зогтоогоо тэгээ яг энэ уншлагатайгаа ингээд тааруулж ойлгох юм шиг санагдаж байна. Тэгээд энэ гол картн дээр ч гэсэндээ чи ингээд мэдж байгаа тий. Тэгээ яг ингээд зөв зүйлээ ингээд хийгээрэй гэдэг чинь тэгэхээр таал ингээд зүүн савингороо л ер нь хэнийг сонгох уу, хинтээ байх уу, хин надад зөв хүн бэ гэдгийг мэдж байгаа юм байна. Тийм тэгээд тэр хүнтэйгээ ингээд байгаарэ. Зүүн савингоо ингээд сансараа гэдэг юм болов уу гэж бол санагдлаа. За тэгээд энэ харилцааныхаа талаар өөр ямар одоо мэдээлэл байна нэгтэйгээ хизээ нийлэх вэ ч гэдэм үү харилцаа хизээ албасны болох вэ? За энэ талаар харъя. Right. Indeed. Тэмээ энэ хүн чинь бол мөнөө л гэдэг. Одоо нэг хүнтэй харьцаж байгаа бол тэр хүн чинь бол мөн гэж байгааг бас ингээд баталж болно. За year гинэ. За жилийн дотор бол энэ үйл явдлууд бол ингээ боллоод өнгөрөх нэ. Тийм. Энэ нэг жилийн дотор те та энэ хүнтэйгээ харьцаад эсвэл танилцаагүй танилцсан байгаа хүмүүсийн хувьд одоо харилцаагаа гүнзгийрүүлсэн байгаа хүмүүсийн хувьд бүр ингээд нүүж те хамт амьдрах шийдвэрийг гаргаад ингээд явж байгаа бол харагдаж байна. За энэ харилцаа нь ямар харилцаа вэ? 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн нэрх ирж байгаа дараагийн хайрцагтай нь ямар харилцаа юм бэ? Runner. За яг одоогоор энэ хүнтэйгээ юу яатсан салцсан байгаа хүмүүс байгаа юм шиг байна. Тэгээ яа гэвэл энэ жоох уудцсан юм шиг юм харилцаа байгаа байхгүй яа гэвэл ийм доктортой болцсон айгүй их одоо ийм мод гэдэг чи урт хугацааны харилцааг илэрхийлдэг. За тэгэхээр одоогийн байдлаар тэгээд энэ гол карт ч гэсэндээ энэ communication буюу одоо юуг илэрхийлээд байсан харилцан яриаг илэрхийлээд байсан. Энэ дэр бас энэ ace of swords буюу харилцан ярианы картыг аягүй гарч ирээд байсан. Тэгэхээр одоо ингээд түр хугацаанд break out засралсан. Тэгээд нэг жоохон ингээд харьцахгүй байгаа гэж ярьдаг шүү дээ. Нэг жоохон блоклцсон ч юм уу юм хүмүүс байж магадгүй юм шиг байна. Бас зарим хүмүүсийн хувьд. За тэгээд тийм хүн байхгүй гэж тэгж байгаа хүмүүсийн хувьд болохоор энэ харилцаа бол юм одоо урт хугацааны харилцаа байх боломжтой юм харилцаа байна тий. Ихтэй нөхөр болох байц ч юм уу. Тэгээд та хоёрын хооронд анхандаа болохоор бүр яг тоош юм хүнтэй уулзах байгаа бол тэр хүмүүсийн хувьд анхандаа ингээд жоох энэ харилцаанд ингээд юу яаж өгөхгүй, зүүн сонгоо сонсч өгөхгүй ингээд эгоноосоо болоод энэ харилцаандаа ингээд юу яддаггүй тий.
нэгэн цухтагаад ч юм уу тэгээ харилцаагаа жоохон болж өгөхгүй байх ч юм уу ийм үйл явдлууд ингээд болж магадгүй байгаа бол харагдаж байна. Тэгээ юу ч гэсэн та хоёр маань энэ үйл явдлуудаа бол ингээд юу байна. Тэг ингээд аюух ингээд ярилцахгүй байгаа байдал ингээд харагдаж байхгүй. Ингээд silent treatment, the avoiding conversation гэдэг тийм. Тэг жоохон муудалцсан байгаа хүмүүс бас байж магадгүй юм шиг байна. Тэг муудалцаад төр тасрал авцсан тий. Тэг юу ч гэсэн юм байна. За ингээд ерөнхийдөө уншлага нь дуслаа. Тэгээд хэдүүлээ уншлагын төгсгөлд нь юу яадаг? Астро шоу хийж үзье. Тэгээд энэ харилцаа нэр ямар хөө харилцаа вэ? Ямар ордтой те зарим орд гарч ирдэг. Ордтой нэрийг асууя. За 3 дугаар бүрэлдэхүүн сонгосон хүмүүсийн дараагийн харилцаа нь ямар харилцаа вэ? За нар гарч ирсэн. Нар 12 дугаар гэр. За тэгээд жинлүүрийн орд гарч ирсэн. За тэгэхээр энэ харилцаа бол маш юм сүнслэг харилцаа байна. Нар өөрөө одоо хүний сүнстэй одоо эго тэр зүйлсийг ингээд сөүл сүнсийг ингээд илэрхийлж яадаг. 12 дугаар гэр маань бас айгу сүнслэг хамгийн сүнслэг одоо юм юу байдаг. Гэр байдаг. За тэгэхээр энэ бол ийм сүнслэг харилцаа байна. Шууд утгаараа энэ хүнтэй та уулзаад сүнсний сэрэлт явагдаж болно. Эсвэл зүгээр сүнсний төвшөнд маш ингээд ойлголцох ийм одоо харилцаа байна гэсэн үг. Таныг яг хинбэ гэдэг чинь ингээд гаргаж ирэх ч юм уу те. Яг дотоод хүн чинь хинбэ? Дотоод сүнсээ илүү ойлгуулсан ч юм уу. Сүнсийг чи илүү ойлгуулсан ийм харилцаа байх нэ. За тэгээд жинлүүрийн орд байж болно. За мөн арслангийн орд. За тэгээд матрийн орд гэсэн ийм ордууд бол гарч ирсэн байна. За тэгээд астрологийн шоон таараагүй. Тэгтээ уншлаганд таарсан бол тэгээд та зөв группээ сонгосон гэсэн үг. За тэгээд та нартаа миний одоо суугийг сонсож миний мэрийг үзтэгт маш их баярлалаа. Тэгээд дэмждэг гоё комент үлээлдэг бүх хүмүүстээ бас баярлалаа. Бүгднийг гоё ингээ уншаад маш гоё байдгаа гэдгээ илэрхийлмээр байна. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.